хүмүүс санажээ. Тэмүүжин хасар хоёроос эдийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн эрхэм мөндөд сайн байцгаана уу. Өнөөдрийн мэндийг хүргье. Сайн байна. Сайхан намарцгааж байна уу. За ингээд өнөөдөр бид нар 10 гаруй жилийн хөдөлмөрөөр энэ манай Батсингэлийн хийсэн бүтээлийн бас нэг дараагийн шатыг нээх гэж байгаа юм. Дараагийн шат гэдэг нь яагаад би ингэж хэлж байна гэхээр анх 10 гаруй жилийн өмнө энэ төсөл эхэлж байсан. Энэ төслийг эхлэхэд нь бас би өөрийн биеэр дэмжиж бас зөвлөгөө өгөх. Яагаад гэвэл би ямар мэрэгжилтэй вэ хүүхдүүд аа? Ерөнхийлөгч гэж мэрэгжил байхгүй. Зураач гэж мэрэгжилтэй. Тэгээд энэ төслийг 10 жилийн өмнөөс эхэлж байсан. Үүнээс хойш 7 орны хил дээр орчуулагдаж гарсан. Ингээд өнөөдөр арай тэр анимашн биш хүүхдүүдэд үзүүлэхэд сонирхолтой ном шиг бас ингэж тийм дэлгэрэнгүй эндээс манай өсвөр насныхан манай энэ монголчууд бас энэ өв соёлоо харж мэддэг, уншиж ойлгодог ийм хэлбэр рүү шилжүүлсэн ийм нээлт юм аа. Тэгээд Батсингэлдээ бас баяр хүргье. Түүний хамт олонд бас баяр хүргье. За энийг харахад бол эхлээд зураач, зургийн ном хийгээд байгаа юм шиг боловч энэ бол өөрөө асар их тийм судалгаан дээр үндэслэдэг. Монголын нууц товчоо бол зураггүй ийм түүхнгүүлэгт ингээд орчуулагдаж ирсэн. Энийг зураг руу оруулахын тулд тухайн үеийн хувцас, тухайн үеийн хэрэглэл, тухайн үеийн морины имэйл, бүүрэг, морины цулбуур, нум сумны зэв, сумын юу байдгийг ингээд тэр товч жохом ямар шүү хэлбэртэй байсан, оёдол байсан юм уу гэд маш их юм судалгаан дээрээс үндэслэж ийм дүрс зураг руу ордог юм аа. Энэ нь өөрөө юу гэж хэлж яана гэхээр маш их тийм хүнд хүчээр судалгааны ажил дээр нэмэх нь авиас бэлэг ийм зургийн хөдөлмөрөөрөө ингэж бүтэж байгаамаа. Тэгээд энэ олон хил дээр хэвлэгдэж олон хил дээр гараад цаашдаа Монголын түүх болсон Монголын нууц товчоо маань олон хүмүүс мэддэг, олон орны эрдэмтэд судалдаг, монголчууд маань бүгдээрээ мэдэж судалдаг, амьдрал ахуйдаа хэрэгэлдэг ийм уран бүтээл болоосоо гэж хүсье. Тэгээд Батсингэл болон хамт олонд баярлалаа. Энд ирсэн доктор профессор эрдэмтдтэй бас баярлалаа гэж хэлье. Баярлалаа.